Сайн мэцхан өрхийн үзэгчтэй тун удахгүй зохион байгуулагдах Зөөлөн хот фестивалыг огтон цувралаар хүргэж байгаа нэвтрүүлгийн сүүлийн дугаар танд хүрч байна. Энэ удаагийн дугаарт Зөөлөн хот фестивалийн тайзны үйл ажиллагаанд сонирхолтой илтгэлүүдэд хүргэх илтгэгч нарын төлөөллийн яриа мөн бусад мэдээллүүд багтсан байгаа. Бидний амьдран байгаа хотын өнгө төрх, хөгжил дэвшлийн хэр хэмжээ, цаашдын ирээдүй зөвхөн мэрэгжлийнхэнд бус, хотод хамаатай хэн бүхэнд, жирийн иргэд бидэнд тулгамдсан асуудал болдог үлээ. Хотын асуудал гэхээр бидний ихэнх нь төгжрээ, боржуур гэх мэт цөөхөн хэдэн зүйлийг л ярьдаг. Гэтэл хүн амын ягтршил ихтэй хөгжиж байгаа хотод бидний мэддэхгүй, мөн хөндөж байгаагүй олон асуудал байдаг ажээ. Тэдгээр сонирхолтой асуудал сэдвийг Зөөлөн хот фестивалийн илтгэгч нар хөндөж байна. Миний бодлоор Зөөлөн хот фестивалийн хувьд цаг үеэ олсны хувьд бол тэрнтэй маргаан байхгүй. Дээрээс нь хамгийн чухал нь гэх юм бол Улаанбаатар хотын дахин төлөвлөлт гэдэг асуудлаар ярилцж байгаа үед маш ач холбогдолтой. Дээрээс нь зөвхөн Улаанбаатар хот гэхээсээ илүүтэйгээр бид нэр өөр дагуул хотуудыг ч юм уу байгуулахаар төлөвлөж байгаа яг энэ цаг үед бол бид нэр хэрвээ дахиад хот байгуулах эсвэл хотоо дахин төлөвлөх тохиолдолд юун дээр анхаарах ёстой вэ гэдэг дээр салбар бүрийн эрдэмтэд, судлаачдыг цуглуулж байгаа нь бол маш үр дүнтэй, өндөр ач холбогдолтой тийм фестивал гэж санагдаж байгаа. Илтгэлийн агуулгын хувьд гэх юм бол би Зөөлөн хот гэдэг сэдвтэйгээ ерөн жоохон уялдуулаад The Caring City гэдэг нэг ойлголт байгаа. Тэр бол ер нь халамжтай хот гэж орчуулах байх л та. Тэгэхээр хот гэдэг газар бие биений танихгүй амьдарч байгаа энэ олон сая хүмүүс хоорондоо бие биенийгээ хэрхэн анхаарч халамжилж тусалж нийгмийн хотын нэг иргэн гэдгээ мэдэрч тэгээд илүү их бие биендээ ээлтэй тухтай халамжтай хотыг бий болгох вэ гэдэг талаар ер нь бол хүндэх санаатай байгаа. Улаанбаатар хотын хөгжил ер нь Монголын хотуудын хөгжлийн дараагийн шатыг харахтаа иргэдтэй ээлтэй, ая тухтай амьдрах боломжтой, ажлын байртай, ногоон ийм хотыг шинээр төлөвлөж цаашдаа бий болох ийм зорилтыг тавьж ажиллаж байгаа. Энэний маань нэг хэсэг нь үл энэ Зөөлөн хот фестивалийн үгээр дамжуулж бид Зөөлөн хот гэж юу ямар хотыг хэлэх юм. Иргэдтэй ээлтэй байхын тулд хотын зохион байгуулалт, төлөвлөлт, дэд үтц нь ямар байх ёстой юм бэ гэдгийг энэ Зөөлөн хот номыг зохиогч, дэлхийд алдартай хот төлөвлөгч болон дотоодын мэрэгчлэлтэнгүүдтэйгээ хамтарсан ийм уулзалт, фестивалийн үзэсгэлэнгүүд гарна, мэрэгжлийн хүмүүсийн илтгэл ярилцлагууд гарна, иргэдтэйгээ харилцан ярилцаж тэдэндээ тулгамдаад байгаа асуудлууд гарц шийдлийн тухай ярилцахаар ингэж төлөвлөж байна. Уг фестивальд миний биевэл Улаанбаатар хотын гэр хороо бол түүний хөгжил, гарц, шийдэл тулгараад байгаа сорилтын талаар бас иргэдтэйгээ ярилцъя гэж ингэж төлөвлөж байна. Хамтран ярилцаж шийдэл олцгоё гэж урьж байна. Энэ фестивалаар ялангуяа Зөөлөн хот гэдэг энэ үзэл санаагаар бид нар энэ фестивалийн үйл ажиллагаа явагдаж байгаа нь ач холбогдолтой гэж үзэж байна л та. Яагаад гэвэл хотын асуудал тэр дундаа Зөөлөн хотын асуудлыг ярьж байгаа болохоор бид нэг хотын үйл ажиллагаанд хэн илүү үүрэг нөлөөтэй оролцох вэ гэдгийг нэг удаагийн юм том арга хэмжээгээр нэлээн сайн ойлгуулах олон талын хүмүүсийн байр суурийг сонсоод энэ үзэл санаагаа нэлээд дэлгэрүүлэх энэ чухал арга хэмжээ болов уу гэж би бол тэгж харж байна. Бол Монгол улсад хотын асуудал гэхээр магадгүй бид нэг хотын асуудал яриад байгаа. Улаанбаатар гэдэг том хотын асуудал яриад байгаа. Гэтэл биднэрт чинь 21 аймгийн төв байна тийм ээ. 21 жижиг хот байгаа гэсэн. Дахиад 330 сум суурин газрууд байгаа. Нийтдээ 350 суурингийн асуудал бол хаягдчихад байна гэж үзэж байна. За Монгол улсын үндсэн хуулинд бол хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах ёстой гэж заасан байна шүү дээ. Тэгэхээр Улаанбаатарт энэ маань зөрчигдөж байна. Орон нутагт дагаад бас зөрчигдөд байна. Тэгэхээр Улаанбаатар хот бол бусад жижиг хотуудын хувьд бол багш нь болчиход байна л да. Тэгэхээр Улаанбаатарт хандлага бол буцаад 350 сум суурин газар руу орон нутгууд руу
ялгаагүй одоо хуулбарлагдал явж байгаа л гэсэн үг л дээ. Тэгэхээр ер нь хаана бахаас үл хамааран бид нар яаж одоо эрүүл аюулгүй орчинд зөөлөн хотын жишгээр амьдарч болох вэ гэдэг л ийм л одоо асуудал сүүлүүд анхаарлыг татчихлаа л да. Тэгэхээр ер нь энэ чиглэлээр түлхүү ярьж хүмүүстэй санал бодлоо солилцъя гэсэн юм бодолтой байгаа. Хот гэдэг зүйл бол мэдээж одоо нөгөө үндсэн эдийн засаг гэдэг агуулгаас огт салах боломж байхгүй. Хүн өөрөө энэ өөрийнхөө санаачлаг өрнүүлэхэд түүнийг юу гол их мотивацлдаг вэ гэдэг одоо мэдээж сайхан амьдрах, гоё орчин бий болох, өөрийнхөө зорьсонд хүрэх гэдгээс гадна эдийн засаг гэж зүйл хүнийг маш их том мотивац болдог. Олон хүн нэг дор төвлж амьдрна гэдэг бол маш том эдийн засгийг тэнд бий болгож байна. Энэ төвлж амьдрсан энэ амьдралаасаа хүн өөрөө одоо эдийн засгийн хувьд үр шим хүртэх ийм боломжууд хотын иргэн булганд байдаг. Тэгээ үүнийг хэрхэн яаж нээж болох вэ гэдэг талаар би одоо байсан боломж байгаа вэ гэдэг талаар би нэг зовшин энэ илтгэлдээ дурдъя гэж ингэж бодож байгаа. Бидэнд ямар эдийн засгийн боломжууд өгд юм бэ? Түүнийхээ үр шимийг яаж хүртэж болдго юм бэ? За хотод одоо бусад өөр газруудад энэ боломж ер нь хэр нээлттэй байна вэ гэдэг талаар бас мэдээлэл өгөө гэж бодож энэ хотын эдийн засаг гэсэн сэдв доор би энэ асуудлыг хөндөж ярий. Тэгээ хоёр одоо амжилттай болон амжилтгүй болсон ганцлог жишээнээс та бүхэнд бас дурдж хэлье гэж ингэж бодож байгаа. Зөөлөн хот фестивалыг дэмжин хамтран ажиллаж байгаа байгууллага олон байгаа бөгөөд тэд бүгдээрээ их хотынхон төлөө гэсэн сэтгэл зүрхээр хандаж бидний өмнө тулгамдж байгаа асуудлуудыг шийдэхэд гар бие оролцож яваа томоохон төлөөллүүд юм. Тухайлбал хотын өнгө төрхөнд өөрийн хувь нэмрээ оруулж иргэдэд хүртээмжтэй соёлтой үйлчилгээг нэвтрүүлж байгаа Convenience сүлжээ дэлгүүр болох CU-гийн хамт олон юм. CU Convenience сүлжээ дэлгүүрийг 2018 оноос хойш Монгол улсад нэвтрүүлснээр жижиглэн худалдааны салбарт дэвшил авчирч уламжилт хүнсний дэлгүүрийн үйлчилгээг шин шатанд гарган олон улсын стандартад нийцсэн тохилог цэвэр орчинд өөрт хэрэгцээтэй бүтээгдэхүүнээ сонгон худалдан авах боломжтой болсон юм. Өнөөдрийн байдлаар өдөр бүр 400 орчим ханган нийлүүлэгч түншүүдтэйгээ хамтран 2000 орчим төрлийн шилдэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүнийг өдөр бүр 150 мянган хүнд хүргэн үйлчилдэг сүлжээ дэлгүүр болон өргөцсөн байна. Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутаг руу тэлэлт хийж, орон нутгийн иргэдийг ажлын байраар ханган стандартчлагдсан олон улсын үйлчилгээг авах боломжоор ханган ажиллаж байна. Мөн дотоодын болон гадны аялал жуулчлалд хувь нэмрээ оруулан аялагчдын ая тухтай байдлыг анхааран ажилдаг. CU Монголд үдэнэснээр олон залуус ажлын байраар хангагдаж хотын иргэдийн ариун цэврийн өрөө дутагдaltaй байдаг асуудлыг шийдэж өгсөн. Гэх мэтчлэн олон давуу байдлыг дурдж болно. Зөөлөн хотыг дэмжин ажиллаж байгаа бас нэгэн төсөл New City-гийн хамт олон юм. Тэд хотын иргэдийн амьдралын тав тухтай байдлыг хангах, шинэ чанар стандартыг тогтоох зорилго бүхий томоохон төслийг эхлүүлэн ажиллаж байна. За манай төсөл маань хаан уул дүүргийн 8 дугаар хороонд Степи аренагаас зүүн тишээ 17 га нутаг дэвсгэртэй төлөвлөгдөж байгаа. За сургууль, нийгмийн дэд бүтцийн асуудлуудыг бүрэн шийдсэн ийм хотгон хорооллын зохицолбор байж байгаа. За бид нар төслийг бол 3 үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. За эхний ээлжинд бол сургууль, цэцэрлэг, за нийт хотхны одоо 400 айлын судсыг бол энэ жил буюу 25 онд одоо барилгажуулахаар ингэж төлөвлөн ажиллаж байна. За манай төслийн онцлог бол тухайн одоо хавартаа эхлүүлээд одоо намар одоо бүрэн ашиглалтанд оруулна гэсэн ийм зорилгыг тавьж явж байгаа. Зөөлөн хот буюу энэ soft city гэсэн энэ концепттэй бол одоо энэ лид, за тэгээд сургууль, одоо нийгмийн дэд бүтцүүдийн худалдаа үйлчилгээ, одоо эмнэлэг эдгээр нь одоо ойрхон байрснаар илүү одоо нийцж чинь гэж үзэж байгаа. За мөн одоо хотгон хороолт маань одоо олон зүйлийн одоо нэг community-г бүрдүүлэх өөр шинэлэг зүйлүүд бол байж байгаа. За эдгээрээс ярих юм бол одоо бид нар энэ сөөх дээрээ одоо хөршийн харилцаа гэдэг зүйлийг бий болгох гэж байгаа. За энэ нь бол одоо зэрэгэлдэх одоо айл маань одоо жишээ нь эмч, сувлэгч байлаа гэхэд одоо хажуудлынхаа хүндээ туслаад одоо тусал тариаг нэгээд өгчдөг. За цахилгааны мэрэгчлээ хүн байлаа гэхэд одоо сөөхтөө туслаад цахилгааны тодорхой хэсгүүд дээр одоо туслаа явцдаг ч гэх юм уу. Зүгээр
иймэрхүү зүйлүүдээр одоо ингээд community үүснэ. Одоо бидний одоо тэр баг байх үеийн одоо хөрш айл одоо хүмүүсийн бүгдийн энэ таньдаг хоорондоо их холбоотой байсан энэ зүйлүүд үүснэ гэж ингэж үзэж байгаа. Ямар нэг асуудлын эргэн тойрондохыг ярихдаа бид тэр асуудал зөвхөн бидэнд биш мэрэгжлийнхэнд л хамаатай мэтээр ярьцгаадаг. Гэтэл тухайн асуудлыг нарийн сайн судалж үзвэл жирийн иргэд бидний оролцооч мөн адил чухал байдаг лээ. Үүний нэгэн тод жишээ нь хүний төвлөрөл олноороо бий болсон хотын эргэн тойрондох асуудлууд юм. Тийм ч учраас бид хот төлөвлөлт архитектораар суралцж байгаа залуусынхаа оролцоог нэмэгдүүлэх зорилгоор уралдаан зарлаад байгаа. Энэхүү уралдааныг нэгдсэн үндэсний байгууллагын хамт олон дэмжин ажиллаж байна. Мөн хот байгуулалт, барилга, орон сууцчлалтын яамны зүгээс нийслэлийн иргэдтэй урайлан зөөлөн хот фестивальд хамтран ажиллаж байна. Манай нүүбийн байгууллага болохоор Нүүбийн Хабитат гэдэг товчоор нэрлэдэг. 2006 оноос хойш одоо Улаанбаатар хотын энэ илүү гэр хорооллоор тулгуурлаад гэр хорооллын амьдрах нөхцөлийг сайжруулах чиглэлээр ажиллаж байгаа. Одоо манай байгууллагын хувьд бол энэ зөөлөн хот фестивалыг дэмжиж ажиллаж байгаа. Гол санаа нь болохоор энэ бол бид нар яг нөгөө хотын хөгжилд бол иргэд оролцох хэрэгтэй. Хот бол иргэний төлөө одоо хүний төлөө байгуулагдах хэрэгтэй. Хүн бол өөрөө бас хотоо өөрөө одоо дэвтэттэй амьдрах орчноо байгуулахад өөрөө оролцох хэрэгтэй гэсэн үзүүлэлтээр бол яг нийцсэн тийм үйл ажиллагаа учраас бид нар дэмжиж оролцож байгаа. Тэгээд энэ зөөлөн хот гэдэг номын хувьд бол бас одоо яг бидний энэ үзэл бодлыг мэрэгжлийн талаас нь одоо юу гэдгийг дэмжиж өгсөн юм ном болсон бол бид нар бас их баяртай байгаа. Одоо сүүлийн үед чинь бас хүмүүс одоо монголчууд бас юу ажилттай гадагшаа гараад нүд тайлаад хотын байх хэрэгтэй юм байна. Бид нар амьдарч байгаа хотын стандартаас өөр стандарт байгаа юм байна тий. Бид нар заавал ингэж одоо юу гэдгийг одоо байгаа нөхцөлдөө зохицож амьдрах шаардлагагүй юм байна. Хотоо бол сайхан болгож болох юм байна гэсэн тийм одоо дор хаяж нүд тайлж гадна дотны хүүхдүүд бас нэлээд суралцаж орж ирж байна тий. Одоо энэ дөнгөж сураад бас л ингээл дэврэн өсөл эрмэлзэлээр сурж байгаа оюутнууд байна. Дөнгөж төгсөөд ирсэн ажил дээр гарч ирж байгаа бас юм хийчи, бүтээчи гэсэн сайхан оюутнууд байна. За ажиллаж байгаа улсууд бас байна. Эрмэлзэл хотоо сайхан болгох чи гэсэн эрмэлзэлтэй улсууд байна. За тэтгэврт гараад одоо бүх юм ингээд одоо мэрэгжлийн хувьд бүрэн болцсон, боловсрцсан, тэтгэврт гарцсан мундаг архитекторууд одоо мэрэгчлэнүүд байна. Заавал архитектор байх албачгүй хот байгуулалт гэдэг чинь одоо хүн бүгд л оролцсон шүү дээ. Санаа сэтгэлээ ингээд нэгтгээд хамтраад ажиллавал бид нар бол заавал одоо их хэмжээний хөрөнгө оруулалтгүйгээр бол хотыг бол сайхан болгочих боломжтой. Хүн төвтэй хотыг бид нар бий болгох ёстой. Тэгэхээр энэ хүн төвтэй хотыг бий болгоход төр, орон нутаг, иргэд энэ өөрийн оролцоо байх ёстой юм аа. Тэгэхээр эндээ илүү энэ удаагийн фестивалаараа бид илүү иргэд маань энэ хотын хөгжилдөө ямар оролцоотой байх вэ? Тэрний төлөө өөртөө амьдарч буй орчин орон зайгаа яаж өөрчлөхийн төлөө санал санаачлагуудыг гаргаж болох вэ гэдэг талаас нь та бүхэнд илтгэлүүдийг танилцуулж хэлэлцүүлэх юм аа. Монгол улс бол залуусын орн гэдэг. Тэр дундаа сая 500 мянган гаруй хүн амтай Улаанбаатар маань аль хэдийн залуусын хот болоод байна. Тэр ч утгаараа хотын төлөөх залуусын дуу хоолой хүчтэй байх ёстой. Удахгүй болох зөөлөн хот фестивальд залуус маань олноороо ирж оролцоогоо нэмэгдүүлэн санал бодлоо солилцоосоо гэж та бидний сайн мэдэх өртөө подкастынхан уриалж байна. Миний зүгээс бол хотыг бол амьд организм гэж одоо хардаг. Тэгэхээр хотыг бүрдүүлж байгаа эд ширхэг нь одоо иргэд оршин суугчид гэж бол ялтчгүй үздэг. Тэгэхээр зөөлөн хот фестивал нь хот төлөвлөлтийн хүрээнд төдийгүй одоо мэрэгчлэнүүдийг хамарсан ийм анхны удаа зохион байгуулагдж байгаа маш онцгой фестивал гэж харж байна. Тэгэхээр энэ хотыг бүрдүүлж байгаа эдис болсон энэ оршин суугчид иргэдтэй мэрэгчлэнүүдийг хамарсан ийм одоо хот төлөвлөлтийн мэдээллийг түгээсэн ийм фестивал болж байгаад бол маш их баяртай байна. Манай подкаст фестивалыг ухтаад бас илтгэгч нартай хамтраад дугааруудыг бэлтгэсэн байгаа. Тэгээд энэ дугааруудыг бас
үзэгчд сонсогчд маань сонсож ирээд тэгээд илтгэгч нарын яриаг дэлгэрүүлээд ингээд сонсох боломжийг бид нар бас Зөөлөн хоттой хамтраад бүрдүүлсэн. За тэгээд фестивалийн хүрээнд бол бид нар нэг бүт засаад тэгээд ирсэн иргэд болон мэрэгчлэнүүд бас бид нартай хамтраад ярилцлага өрнүүлэх, тэгээд өөрсдийн санаа бодлоо хэлэх, тэгээд өөртөө подкастын залуучуудтай бас үзэл бодлоо солилцох тийм боломж бүрдэж байгаа. Дөрөвдүгээр сарын 19-ний Бямбгарагт Зөөлөн хот фестивалийн өв таалга нэгдэн өргөн олон хотынхноо хүлээн авахд бэлэн боллоо. Урин дулаан цагт амралтын өдрөөрөө иргэд та бүхэн гэр бүл, найз нөхөд хамт олноороо Зөөлөн хотыг зорин ирснээр төрөл бүрийн мэдээлэл, сонирхолтой тоглоом, хөгжилтөн амрах чөлөө тэсгүүдээр аялаж, мэрэгжлийн илтгэгч нарын илтгэлүүдийг хүлээн авах боломжтой шүү. Хоттой хайртай хэн бүхнийг урьж байна. Зөөлөн хот дээр уулзтлаа баяртай үзэгчтэй. Эрхэм таныг 2025 оны 4-р сарын 19-ний Бямбгарагт соёлын түргэн зохион байгуулагдах Зөөлөн хот фестивальд хүрэлцэн ирэхийг урьж байна. Фестивалийн хүрээнд үзэсгэлэнгийн болон тайзны арга хэмжээ зохион байгуулагдах бөгөөд үзэсгэлэнгийн хэсэгт гэр бүлэрээ зочилж, нийслэл хоттой холбоотой төрөл бүрийн сонирхолтой мэдээлэл, тоглоомын хэсгээр аялаарай. Тайзны хөтөлбөрт мэрэгжлийн 15 нэлтгэгчийн хот тойрсон асуудлуудыг хүндсэн шилдэг илтгэлүүдийг хүлээн авах боломжтой. Фестивалийн хамгийн оргил хэсэг нь дэлхийн алдарт архитектор хот төлөвлөгч Зөөлөн хот номын зохиогч Дэвид Симийн мастер класс хичээл байх болно. Та тасалбараа өөрийн сонирхолд нийцүүлэн захиалахыг хүсвэл Shopee цэг имэйнд хандаарай. Дэлгэрэнгүй мэдээллийг 99 64 74 9926 10 дугааруудаас авна. Зөөлөн хотод хөршлөн амьдрий.